Шинжлэх ухаан тань мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлгийг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батзаяа болон мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн болсон байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч ураатай бод даатгал болон ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент итгэж та бүгдэд хүргэж байна. За өдрийн минь заяа. За өдрийн мэндийг хүргэе. За хоёлаа өнөөдөр маш сонирхолтой улсын талаар ярих гэж байна тий. За дэлгүү яах вэ? Нэвтрүүлэг маань нэлээ Кавказ улсын явдал гэдэг. Кавказ улсын явдал. Тэгэхээр манай үзэгч мэдчихэж байгаа бах те. Кавказ гэхэлэр одоо хүмүүст армын Азербайджан гэсэлээ шууд гүрж орж иж байгаа гэж би бодож байна. Магадгүй тий. Тий. Тэгэхээр нөгөө Шүркен Кавказская пленница гэж бидний багтаа маш олон үзсэн тий. Хөгжилтэй Оросын энэдмийн киногоор нэвтрүүлгээ нэрлэлээ. Учир нь Кавказын энэ гурван гайхалтай орны нэг болох Гүрж улсын талаар заа бит хоёр өнөөдөр онцгойлон ярих гэж байна. За дээрэс нь Кавказын хамгийн гол газрууд угаасаа гүржт байдаг тий. Тийм учраас хүмүүс Кавказыг гүржээр нь төсөөлдөг. Тийм учраас одоо шууд гүрж орж ирж байгаа гэж бодож байна. За миний хувьд бол гүржийн талаар ярихдаа маш их сэтгэл хөдлөсөн догдолсон байна. Учир нь 10 сарын 11-ээс 18-ны хооронд Од мөндөр маань A-Star гэдэг аялын компанитай нийлээд Од мөндөртэй аялал гэдэг аяллаа зохион байгуулдаг. Тэгээд энэ удаагийн аялал маань яг Гүрж улс руу явах юм байна. Оо nice. Тэгээ миний хувьд бол анх удаа Гүрж рүү явах гэж байна. Маш сэтгэл хөдлөө догдлон хүлээж байна. За тэгээд мөн явахдаа өөрийгөө бэлдээд үзэг сонсогчдоо бэлдээд Гүржийн талаар ярих гэж байгаамаа. За Гүрж бол мэдээж Кавказын нуруунд байгаа гайхалтай орн. За Кавказын нуруу гэхээр одоо Кавказ гэж ямар бүс нутгийг хэлээд байна вэ гэхээр үзэгчд маань газрын зураг руу хараад хар тэнгис болон Каспийн тэнгисийн дунд байгаа. Тэр нэг холбоо газрыг хэлж болно. Тэгэлгүй яах вэ? За яагаад Кавказ гэж нэрлээд байна гэхээр их Кавказ болон бага Кавказ гэсэн хоёр тэ сүрлэг урт нуруу тэр одоо Каспийн тэнгис хар тэнгисийн хооронд байгаа юм байна. За тэгээд тэр их Кавказын нуруу болон бага Кавказын нуруу хооронд байгаа тэр намдор хүндий сайхан газраар үржил шимтэй газраар хүн төрлөختний хамгийн эртний олдрууд олддог газар юм байгаа Кавказ. Яг бол хүмүүс их амьдарч исэн гэсэн үг байхгүй юу? За тэгээд Кавказ бол Гүрж маань баруун талаараа хар тэнгистэй хил залгадаг. За зүүн талаараа бол урт талаараа Арментэй, зүүн талаараа Азербайджантай хил залгадаг. Хойд хил нь одоо байгалийн хил буюу байгалийн хилээр Кавказын нуруугаар, хойд Кавказын нуруугаар Оросын холбооны улстай хил залгадаг юм байна. За тэгээд мэдээж Абхаз, Осет гэж тэ хоёр одоо сүлд тусгаар тогтнолоо зарласан. Венесуэл, Оросын холбооны улс зэрэг маш цөөхөн улсууд тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн. За Албан ёсоор гүржүүд бол манайхаас салан тусгаарлсан гэж хүлээн зөвшөөрж байгаа боловч тусгаар улс гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. Тийм улсуудтай хил залгадаг юм байна. За энэ талаар бас жижигхэн түүх бас дараа нь ярина тий. За эхлээд би ерөнхий мэдээлэлүүд өгье. За тэгэхээр нөгөө Гүржийн талаар ярихаар Кавказын нурууны талаар ярихаар хүн болгоны асуудаг сонирхолтой асуулт. Европт уу Азад уу? Яг үнэ. Хаана вэ заяа? За энэ бол энийг ингэж тайлбарлаж болно. За яг газар зүүн хувьд бол одоо энэ Кавказын нуруу Турк, Кипр, Израиль гэдэр бол Азийн нутаг дэвсгэр дээр байдаг. Ер нь бол яг газар зүүн байршлаараа гэсэн үг тий. Одоо Казахстан бол газар зүүн байршлаараа яг 7% нь Европт ордог нэг тиймэрхүү байна л. Одоо жохон хэсгэн тий. Одоо нөө Аз Европ чинь загалж байгаас Уралын нуруу хөндий Эльба гол Каспийн тэнгис, Кавказын нуруу тэгээд хар тэнгис, Босфорын хоолой гэж явж байгаа шүү. Уршаа Мармарын тэнгис, Гандгийн тэнгис те. Эгэн тэнгис гэдэг одоо ингээд салж байгаа шүү те. Тэгвэл яг энэ зааг дээр байдаг. Тэгвэл энэ зааг дээр ерөөхдөө Аз таа гэж явдаг байхгүй. Энэ гороос. Одоо тэгвэл лидер чинь соёлын хувьд, эдийн засгийн хувьд, тэгээд улс төрийн хувьд, спортын хувьд, урлагийн хувьд, шашны хувьд Европ төрөв гардаг. Тийм учраас одоо энэ Кавказ чинь хүмүүс Аз юм уу, Европ юм уу гэж хэлдэг. Тэгэхээр газар зүүн хувьд бол Азийн бүс нутаг. Тэгэхдээ соёлын хувьд бол яхаар годоо манай баян үлгэр чинь Монголын газар нутаг боловч соёлын хувьд илүү Казахстантай ойрхон байдаг ч юм уу те. Яг тэрнтэй адилхан ерөөдөө ойлгочод ерөөдөө бас буруудахгүй болов гэж бодож байна. За баярлалаа. За тэгэхээр Гүрж маань маш жижигхэн газар нутагтай 69,700 км². Увс аймаг. Ерөнхийдөө яг л увс аймаг юм бол хэмжээ нь бол. За хүн амын хувьд бол манайхтай ойрхон, газар нутгийн хувьд манай нэг аймгийн хэмжээтэй боловч 3.9 сая хүн амтай байна. Хүн амынх нь 3.1 нь Гүржийн хамгийн том хот болох Тбилиси хоттой амьдардаг. За нийт хүн амын 80 гаруй хувийг нь яг гүржүүд эзэлдэг. За тэгээд Азербайджанууд, Арменууд, бага зэрэг Туркууд тэгээд маш бага хэмжээний Оросууд бас амьдардаг гэж үздэг юм билээ. За тэгэхээр Гүрж гэдэг нэрнээс эхлэв л да. Гүрж гэдэг нэр хаанаас эхлээд байна? Яагаад тэднийг Гүрж гэж дуудаад байна гэхээр эртний
За гүрж монголчууд бол гүрж гэж дууддаг те. Тэг. Гүрж. Яагаад монголчууд гүрж гэж дууддаг вэ гэдгийг эртний персүүд одоо Кавказын тэр одоо хойд Кавказын уулын билээр тэр хөндөд амьдарч байгаа ард түмнийг ер нь бол гүрж ан гэж нэрлэдэг байсан юм байна. За гүрж ан гэдэг нь чоны нутаг гэсэн утгатай маш их чонтой. Маш их чонтой байлээ гүрж маань. Дэлхийн хамгийн их одоо чоны тоотлоготой орнуудад тооцогддог. Одоо газар нутагт ногдох чоны тоогоор тэргүүлдэг байна шүү дээ бараг тийм. Өндөр юм байлээ. За гэтэл өөрсдөө тэд нар Сакартвело гэж нэрлэдэг гүржүүд. Албан ёсоор улсынхаа нэрийг Сакартвело болгоод тэгээ дипломат харилцаагаар нөгөө одоо дипломат харилцаатай орнуудыг бид нэрийг Сакартвело гэж тий албан ёсны бичиг цаасан дээр нэрлэнэ үү хэмээн хүсэлтэд тавиад энэ хүсэлтийг нь хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны улс нь Литва юм байл. За тэгэхээр нэр солих бол маш түгээмэл үзэгдэл болж байгаа үзэгчид сонсогчд маань мэдж байгаа бах. Жишээ нь Турк улс маань албан ёсоор нэрээ Türkiye болгоцсон. Тэгээ бид нэрийг Türkiye гэж нэрлэнэ үү? Албан ёсны бичиг цаасан дээр Türkiye гэж биднийг те дуудахыг хүсэж байна гэдэг. Ягаад гэх юм бол Туркей ихлээр нөгөө цацаг тэрүүлдэг адилхан бичигддэг. Тэгээ ерөөхдөө нөгөө талаар нэрэн дээр ярих нөгөө илүү нөгөө гадныхны өгсөн нэр учраас ийм нэрнээс ерөөхдөө татгалзаад. Тэгээ өөрсдийнхөө яг хэлээр өөрсдөө нэрлэх гээд штэ. Бас нэг нэрээ сольсон сонирхолтой улс бол энтгэг болсон ба. Бхарат болгосон. Тэгтээ албан ёсоор албан ёсоор болцсон уу тийм? Тийм, албан ёсоор нэрээ Бхарат болгоцсон байна. Одоо Монголын нэг Монголиа гэдэг чинь тийм. Ия гэдэг нь болохоор нэг латинаар газар гэсэн үг. Тийм учраас одоо маш олон улсыг Замбия, Монголиа, одоо юу Намибия гэдэг энэ Ия гэдэг төгсгөлтөө бас зөндөө өгдөг. Тэгэхээр эн чинь бол одоо бид нар өөрсдөө Монгол гэмээр шүү дээ. Тэнгүүд биднийг Монголиа гэдэг гинтэй адилхан. Манайх бол яг нь нэрний төгсгөлтний хоёр үг залгах учраас бид нар тооддоггүй. Тэнгүүд эдгээр улсуудад чинь зарим үед бол бас арай л ялгаад одоо энтэг бол Индия гэдэг чинь бас нэг талаар арай л тэр том түүх соёлын хувьд бол арай болохгүй нэр болчиход байгаа юм тий. Тэгээ нөгөө талаар яг нөгөө колоничлогчдын өгсөн нэр гэж өөрсдөө үзээд ер нь бол сүүлийн ерөнхий сайд одоогийн Нарендра моди хэрэг байгаа шүү тий. Ер нь бол нэрээ солих хөдөлгөөн эхлүүлээд байгаа юм байна. За тэгэхээр нэр солих нь бол түгээмэл тэгээ гүржүүд маань өөрсдөө Сакартвело гэж нэрлэдэг. За Сакартвело гэж монголчууд бол гүрж гэдэг тэр нь персүүдийн нэрнээс угсаатай гэж байна тий. Сакартвело гэж юу гэсэн үг вэ гэхээр Картвеличүүдийн нутаг. Картвеличүүдийн газар гэсэн үг юм байна. За Картвели гэдэг нь өөрөөсөө гүржийн нийт хүү амын дийлэнхийг нь бий болгодог одоо үндэстэн юм байна. Угсаатай юм байна. Тэдний нэрийг Картвеличүүд гэдэг. Картвеличүүдийн нутаг гэж нэрлээд өөрсдөө өнөөдөр Сакартвело гэж улсаа нэрлэдэг. Гэтэл англи хэлэн дээр Жоржия гэж нэрлэдэг. За гэтэл энэ Жоржия нэртэй холбоотой маш олон тайлбарууд байгаад байна л да. Гэтэл эртний грекүүд бас гүржүүдийг Йоргос гэж нэрлэдэг байсан байна. За тэгэхээр эртний грекүүд бол харьцангуй нөгөө газар дундын тэнгис хар тэнгисийн эргээр ер нь бол маш их колони хийсэн. Одоо далаачин усчин ард түмэн иргэншил байсан учраас маш их одоо тэнгис талаа гатлаад тэр эрэг орчим сууршаад худалдаа арилжаа идэг маш тийм 8-ын арилжаачин хүмүүс байсан. Тэгээд хар тэнгисийн эргийг тойроод одоогийн Болгар, Румын, Украины өмнөд хэсэгтэй Севастополь, Крим орчим болон Сочи. Тий одоогийн гүржийн одоо хар тэнгисийн эрэг Батуми, Сухуми зэрэгтэй хотуудад ч гэсэн ер нь бол эртний грекийн иргэншил маш түгээмэл байсан. За тэд эртний грекийн одоо тэр гайхалтай түүхчид наригч Плутарх, Гомер, Херодотус нарын одоо үлдээсэнтэй одоо бичиг цаас захидлуудад бол тэд нэрийг Йоргос гэж нэрлэжсэн. Йоргос гэж тэр эртний грек хэлээр юу гэж хэлээд байна вэ гэхээр газар тариалан эрхэлдэг хүмүүсийг хэлдэг юм байна. За тэгэхээр юу гэж хэлж ийм гэхээр тэр хүмүүс газар тариалан эрхэлдэг хүмүүс байсан гэсэн. Тэгэхээр Жоржия гэдэг үгний агуулга нь бас Йоргос байж болох юм байна гэсний тайлбар байна. За бас нэг өөр тайлбар нь бол Европуудын тайлбар. За Жоржия гэж нэрлэдэг байна. Гэтэл нөгөө Жоржия гэж хэм байна вэ гэхээр Америк нэгдсэн улсын нэг мууч байдаг. За тэр мууч нь Английн 2 дугаар Жорж хааны нэрээр нэрлэгдсэн мууч. Английн хааны нэр. За гэтэл яагаад гүржүүдийг Европод Жоржия гэж нэрлээд эхэлсэн бэ гэхээр яг хөө зарим судлаачид үзэхдээ бол нөгөө Гиген Георги буюу те үнэ алдартны шашны гигантны нэрээр нэрлсэн. Тэр өөрөө одоо Гиген Жорж маань Георги маань гүржид маш их хүндлэгдсэн нийтээр хүлээн зөвшөөрлөгдсөн тийм гигантэн тооцогддог учраас Жоржия гэж нэрлэдэг гэж. Энэ бол нөгөө загалмайтнуудын танаас улбаатай байна. Загалмайтнууд ер нь бол загалмайтнуудын аян дайнд явахдаа мөн зарим гүржийн түүхэнд маш одоо тий ач холбогдолтой тулаануудад загалмайтнууд гүржүүдийн талд одоо Картвеличүүдийн талд хүч нэмэн тулдсан түүхүүд байдаг. Тэгээ тэр үеэс бол тэднийг Жоржия гэж нэрлэж эхэлсэн юм байна. За тэгэхээр өөрсдөө бол тэд нар Картвеличүүд гэж нэрлэдэг. Сакартвело буюу Картвеличүүдийн нутгаа гэж нэрлэдэг юм байна. За гүрж маш сонирхолтой гайхалтай улс байна.
За гүрж улс дэлхийд түүхэн маш олон одоо зүйлээр алдартай. Яг бол энэ бүс нутаг өөрөө хүн төрөлхтний одоо суурш хамгийн гоё бүс байсан. За дээрээс нь байгалийн хэлтэй учраас гадны товтлогооноос бас өөрсдөө хамгаалах боломжууд их байдаг ч юм уу те. За гүржд бол одоо бид нэг вайн гэж ярьдаг дарс монголоор те. Виноны хамгийн одоо эртний олдор бол гүржээс олцсон байдаг. За энэ маш олон их сурвалжаараас батлагддаг. Ерөнхийдөө нэг 6-аас 8 мянган жилийн өмнө гүржд бол ингээд вааранд дарс уужсан гэдэг юм олдрууд байдаг. За тэгээд гүржээс ингээд вайн яаж дэлхийн дээр тарсан байх хэрэг энэ гээд ромчуудтай холбоотой. Яг ингээд персүүд ч юм уу бус улсууд тэгээд гүржүүтэй арилжаа 8 нөө вайны одоо юг авч байгаа шүү дээ тий. Одоо соёлыг авч байгаа шүү дээ тий. Тэгээд вайн гэдэг нь ерөөхдөө усанд эсгсэн усан үзмийн одоо тийм ундаа хэлж байгаа ер нь бол эсгсэн тий. Тэгээд эсгээд нэг гоё болсон. За ингээд ромчууд бол энийг аваад ромчуудын хувьд бол энэ вайны уламжлал өөрсдийнхөө хувьд бол маш чухал тийм юу болж эхэлсэн байдаг. Одоо соёлын нэг хэсэг болсон. За тэгээ ромчууд бол энэ вайны бүр системтэйгээр ингэ төгжүүлсэн. Яг бол газар нутгийн том болно. Тэнд чинь удирдагч нар их байна. Тэдний чинь гол нэг цоогон дээр вайн үйждэг. Ер нь согтууруулах хундаа гэдэг чинь бол ерөөдөө хүн төрлөдөг низээч салдгуу. Зүүн шүү дээ. Яг бол хүн энийг манайхан нэг нөө социализм үеэс ч юм уу нэг муухай гэдэг байдлаар нэг бол цөөхөн байсан утгаар тэгж авдаг. Тэнгүүд энэ жөөр айгуу том соёл байгаа байхгүй тий. Одоо соёл байдаг. Тэнгүүд нэг соёлоо өдөрч айгуу сайн мэддэг. Тэнгүү соёлоо дөнгө суралцж байгаа хүмүүс чинь агсан сохтод авах ч юм хэтрүүлэх ч юм уу юмуд гарчдаг тий. Энүүгээрээ Беларусь Монгол хоёр чиг алдартай шүү дээ тий. Хэд нэг арх одоо нэг сохтруулах хундаа уудгаараа бид дэлхийд дээгүүр ордох дундуур орчдогчсон. Арх сохтруулах хундаа нас болж нас бардгаараа Беларусь Монгол хоёр чинь дээгүүр ордог. Нэг хоёр гэж. Тэгэхээр ийм соёлын ялгаанд байдаг. Тэнгүүл ромчууд энэ соёлыг дэлхийн дээр одоо өөрсдийн газар нутгаар түгээх айгуу том тухайн дэлхийн нийт ч тий. Ромын газар нутгаар түгээх тийм шалтгаан байсан. Тэгээд системтэйгээр ромчууд бол энэ дарсны соёлыг бол ерөөдөө Европ таяр ингээд тараасан байдаг. Тэгэж бол энэ юу бол тарсан байдаг. За тэгээд энэ ерөөдөө армен гүрж хоёр дээр одоо энэ коньяк, вайн одоо дарстай. Энэ бол уух одоо ус үзэнс гарч одоо айгүй бол ундаанууд ингээд гарч ирэх дэлхийн дээр дарсан. Тэгээд энэ дээр нэг асуудлууд гарсан. Юу гэхээр ингээд айгүй олон жил ингээд хөгжөөд явж байгаа шүү дээ. Олон төрөл болон хөгжүүл явжсэн. За тэнгууд л октябрийн хувьсгалын дараа буюу 1917 оноос хойш ингээд зөвлөлт холбоот улсад арай өөр тийм дэглэмүүд гарч ирж байгаа. Тэнгүүдээ энэ дээр юу болсон гэхээр 1920-оос 30 оны үед зөвлөлтүүд яасан бэхээр армен гүрж өргөөрт хуваагаад гүржид нь илүү дарс хөгжүүлээд армент нь илүү коньяк хөгжүүлнэ гэд тэнгүүд зөрөөд гүржийн коньякийн одоо соёл нь ерөөдөө устгах маягтай болоод байхгүй болоод за тэнгүүд эсрэгээрээ армент дарсын соёл нь ерөөдөө багассан байгаа байхгүй. Үнэхээр айл өрхүүд тэр соёлыгоо цөөхнөр өөртөө нөхөөс яг засгийн газрын бодлохоор ийм айгу хатууч юм бодлого гэсэн. Энэ л болохоор хоёр улсын аль альнийхээ нэг соёл байхгүй болгоцсон. Нөгөө улсын жоохон дүүл гэсэн. Одоо хоёлаа байсан бол айгу амжилттай явахаас органик гараа тий. За ингэж ерөөдөө жоохон явсан. Нэг учраас армен дарс гэдэг чи одоо айгу баг واخхой. Армен коньяканд мэддэг. Арарат тий. Тэнгүүд арарат гэдэг уул нь Туркийн газар нутаг дээр байгаа. Тэдэгт айгу зовлонтой тий нэрийн чин түүх рүү. За тэгээ гүрж бол ингээд дарсаа хөгжүүлж гисэн байдаг. За тэгээ Горбачевын үед буюу 1985-аас 87 онд ерөөдөө алкоголын хэрэглээ зөвлөлт холбоотос маш их болсон юм байна. За аргагүй шүү дээ. Ямар нэг юмыг дараад 20 дахлаар тэр чинь угаасаа яаж чудсан. Дэлгэрэж одоо Америк нэгдсэн улсаа хөөрөө байлаа тий. Хөөрөө болоос бол маш олон мафууд гарч ирсэн. Тэнтэй адилхан Горбачевын үед ерөөдөө ингээд дарсны хэрэглээ багасгах зарим үйлдвэрүүд ингээд бүр байхгүй болгож модожсэн тохиолдол байд юм байна. Тэгэж ерөөхдөө энэ олон зовлон туулсараад гүрч маань одоо өдий зэрэгтэй вайны соёлоо хадгалж үлджээ. За нөгөө талаар Европ илүү органикаар хөгжүүлсэн 3 дахь ертөнц үеийн шинэ дэлхий гэдэг тийм. Одоо Өмнөд Америк болон Австралид хөгжүүлсэн вайнууд айгүй уртцтай гэж бодлоо. Тэгэхээр вайны хувьд бол гүржил их нутгийн маа гэж үлгийн нутгийн юм байна. За хоёлаа тэгвэл гүржийнхаа түүх рүү цааж явах яваадах юм. За түүхэн газар нутгийн хувьд бол за түрүүн заяа маань дурдлаа тий. Яг харахгүй Кавказын улсын тэр хоёр Кавказын улсын хоорондох тэр үржил шимтэй таата уур амьсгалтай хөндөй бол хүн төрлөختний хамгийн эртний соёлууд олддог газар. Бүр 8000 6000 жилийн хүртэл бүр урагшлуулж ярьж байна. За тэгээд нөгөө хүн төрлөختний бичгэн соёлд хизээ ер нь бол гүржүүдийн талаар тэр нутагт ямар хүмүүс амьдарч байсан талаар мэдээллүүд хаанаас олдог вэ гэхээр эртний грекийн домгоос гарч ирдэг. Эртний грек Ромын төгчдийн бичвэрүүдээс гарч ирдэг. За тэр үед бол өнөөдрийн бидний мэдж байгаа одоо гүрж улсыг бол хар тэнгист орчимтэй хар тэнгисийн эрэгтэй баруун хэсгийг нь Колхис гэж нэрлэдэг байсан. Колхисийн хаан тус. Одоогийн нийслэл хот Тбилисийн байгаа те зүүн хэсгийг нь бол Иберийн хаан тус гэж нэрлэдэг байсан. За тэгэхээр Ибер гэхээр гайхаж магадгүй. Иберийн бид нэр пенинсулатай одоогийн нөгөө Испани газар нутгийг мэдээд идэг. Гэтэл нэр нь бол ерөөсө
хоорондоо бол ямар ч холбогдлого нэр нь л давтагдсан тохиолдол юм байна. За тэгээ Кавказ хүртэл бүр нөгөө Албания гэдэг нэртэй хамт улс хүртэл байсан. Гэтэл одоогийн Балканы хойгийн Албан улстай ямар ч холбоогүй зүгээр л нэр нь давтагдсан тийм зүйлүүд байдаг. За тэгэхээр зүүн хэсгийг нь бол яа харахгүй Колхис гэж нэрлэдэг байсан. За Колхис эртний грекийн томогд бид нар маш сайн мэдих Яасан болон Алтан ноосны нэрлэлт гэж гайхалтай домоггүй тэр домгийн Аэтис хааны нутаг Колхис алтаар баялаг улсаар Колхисыг тайлбарлсан байдаг. Тэгээд түүхөө хувьд ч гэсэн ер нь бол нөгөө газар тариалан эрхэлсэн уул уурхай болон алтыг олборлж байсан хамгийн эртний улмөрөд одоогийн Гүржин газар нутгаас олддог юм байна. За тэгээ манай эртний өмнөх 2 дугаар мянган жил ч 2000 гэхээр маш удаан хугацаа байгааз Гүржин нутагт Колхис Ибер хоёрын хоёр хамт улстай бий болсон байсан. Тэгээ Колхис бол нөгөө алтаараа баян их баян тансаг улсад тооцогддог байсан. За тэгээ манай эртний 1000 жилийн үед бүр Гүржид металл алт боловсруулах зэсийн уурхай хөгжсөн байсан. Түүхийн олдурууд олдсоор байдаг. За Гүржийн нэг сонирхолтой зүйл нь христийн шашныг төрийн шашнаа болгон албан ёсоор хүлээж авсан 2 дахь улс тооцогддог. Эхнийх нь бол Армен, хоёр дахь нь 337 онд Гүрж улс христийн шашныг төрийн шашнаа болгосон юм байна. За тэгэхэд яг Гүрж нөгөө уур амьсгал нь ингээд таатай хүнтэй олон мянган жилийн турш ингээд суурьшсан болохоор олон жижиг хаант улсууд бол байсан. Тэгээ түүхэн цаг хугацаанд зарим хэсэгтээ иберчүүд нь илүү хүчтэй байгаад те. Тэгээ газар нутгийн хувьд бол одоогийн Анатолийн хойд хэсэг Армени газар нутгийг мөн цаашаага одоогийн Азербайжаны газар нутгийг эзэлсэн хүртэл том хаант улс байсан цаг үеуд бол байдаг. Тэгэхээр тэр жижиг овог аймагуд хаант улсууд хоорондоо байлдал тэгээ тодорхой хугацаанд газар нутгийн жижигдэх хумигдах те саран сарнин бутрах зарим хугацаанд эвлэлт нь нэгдээд илүү хүчтэй болоод илүү том газар нутгийг эзэлжсэн тийм тохиолдлууд байдгийн байна. За тэгээд Гүржийн алтан үе, түүхийн алтан үеийг өргөн шууд орё. Энэ бол 11-ээс 13 дугаар зууны үеийг хэлж байгаа. Энэ үеийг бол Гүржийн түүхийн алтан үе гэж нэрлэдэг. Яагаад алтан үе гэж нэрлсэн бэ гэхээр нэгдсэн нэг захиргаатай болсон. Бид нэр ярьжсэн нөгөө Иберийн болон Колхисын хамт улс маань. За Колхис маань гэхдээ өөр нэртэй байсан шүү. Ер нь бол 2000 жилийн турш Колхис гэдэг нэртэй байжгаад зүүн Ромын одоо Константинополь төвтэй Византийн эзэнт гүрний гэсэн үг шүү дээ. Византийн эзэнт гүрний харьяа улс болоод Лазика хэмээх улс бас байсан хугацаа байдаг. За түүхэн бичиг баримтад ч гэсэн нөгөө Иберүүд нь ч гэсэн ер нь бол Ромтой их таатай харилцаатай байсан гэж үздэг. За тэгээд ингэж явсаар байгаа л ер нь бол жижиг улс гүрнүүд те том эзэнт гүрний харьяа улс, дагаар улс байна, эвтэй найртай харилцаатай байна гэдэг үднээсээ. За тэгээд урд талаас Сасанидын импери те нөгөө Персийн эзэнт гүрний дараагийнх нь бол нөгөө Партийн эзэнт гүрэн, Партины дараах Сасанидын одоо эзэнт гүрний бас харьяа нутагч байсан. Тэр үед бол нөгөө тэр Персийн эзэнт гүрэн маань Сасанидууд нөгөө исламын шашинтай болоогүй байсан. Зороастрын шашинтай байсан болохоор өнөөдөр Гүржин газар нутагт Зороастрын шашны ч гэсэн те эд мөр бичиг баримтууд олцоор байдаг. Маш сонирхолтой байгааз тэр чинь нөгөө галыг шүтдэг. Одоо хэний Ахура Фредди Меркуригийн шашин. Яг үнэ Фредди Меркуриг аав ээжийн шашин тийм. Яг үнэ тийм. За тийм байгаа. За тэгээ алтан үеийн талаар бүгдээрээ товчгоо ярилцъя. За би түүхтэр нэг ганц үед нэмчихье за тий. За ягаад ингэж Гүржиг эртний түүхтээ их хүн амьдарч байсан гэдэг ярьж байна тий. За тэнгуүлэн Европын одоо хамгийн эртний одоо хүний гавлын асаас юунаас олцсон байдаг. Гүржис олцсон байдаг. Энэ нь бол 1.8 сая жилийн өмнө Зээз бол Имзиа гэдэг юм хосууд яг нэр өгсөн дээ. Энд чинь нэр мэдэхгүй шүү дээ хос өгсөн. За энэ бол археологийн айгуу тийм чухал судалгаа хийж явдаг. Энийг бол Деманиси гэдэг газараас бол олсон байгаа. Гүржээ. За энэ бол Африк болон Европын одоо холбоо болсон хамгийн эртний одоо тийм хүний гавлын хасаа гэдэг бас юм түүхэн баримт бол Гүрж дээр гарч ирдэг. За Гүрж дээр бас нэг түүхэн баримт дуртахад еврейнүүдийг дуртахсаар харахгүй болдог. Ягаад гэх юм бол одоо Гүрж бол ингээд хамгийн эртний еврейчүүд амьдардаг нутаг гэж байгаа. За яагаад ингэ Гүржид еврейчүүд ингэ токочт юм бэ те. За ингэсэн чинь манай эдний өмнөх 6 дугаар зуунд одоо Бабилон гэж байсан шүү дээ те. Одооны Иран те. Ираны орчин Бабилоны хаант улс зэрэгтэй ингээд янз бүр ингээд асуудлууд гараад за тэгээд еврейнүүдийг цөллөгт оруулсан юм байна. Цөллөгтөө Гүрж рүү буюу Алс холын тийм одоо Кавказын оруулаад үзсэн. За ингээд тэнд бол амьдарч исэн. За тэгээд ямар нэгэн одоо үед ч юм Европ ч юм уу дайны үед ч юм уу бусад үед ингээд еврейчүүдийг авчин гадар хятлага болж хатвал ерөөд харцсангүй гайвүйсэн Гүржид яа гэвэл еврейчүүд очиод Гүржид сурцсан Гүржидтэйгээ Гүржээр ирдэг байсан. Тэгээд өөртөөгөө соёлыг тэнд ингээд тодорхой хэмжээнд утгашуулж чадсан учраас ямар нэгэн хятлага ч юм уу янз янзын асуудал ерөөд харцсангүй баг гарч исэн. Бараг гараагүй хөлт болно. За тэгээд тэрнээс хойш ингээд
хүмүүс ингээд амьдрал байгаадсан. За тэгээд дараа нь дайны үед ч юм уу 18 дугаар зууны үед хүртэл одоо ингээд еврейнүүд хүртэл тэнд очиж байсан ийм тохиол байдаг. Тийм учраас хамгийн анхны одоо тийм эртний еврейчүүд бол ерөөхдөө тэнд амьдардаг. Зараа нь Израиль улс байгуулсан дараа гүржээс нэлээд олон еврейчүүд бол Израиль руу буцаж ирж сурчсан. Бусд нь бол үлдээд тэнд ингээд соёлоо хадгалж үлдсэн энэ түүхүүд бол байдаг. Тэгэхээр энэ бол гүрж улс бол маш эртний тий. Айгүй олон юмны холимог нутаг гэдэг нь шууд харагдаж байна. Энэ тэгэхээр бас юу нөө хар тэнгисийн нөгөө ирэг дээр байгаа Болгартай их давтагдчихээн л да. Түүхэн цаг хугацааны хувьд ч гэсэн ер нь бол арменууд, еврейчүүд тэр газар нутагт маш их амьдардаг байсан, худалдаа арилжаа эрхэлдэг, боловсролтой ер нь бол нийгмийн элитийг бүрдүүлдэг байсан байлээ. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны үед Болгар хэдийгээр нөгөө зөвлөлтийн талд байсан боловч өөртөө нэг бахархдаг зүйл нь бас тэрийг нь еврейчүүд хүлээн зөвшөөрнөгдөг зүйл нь өөртөөхөө еврейчүүдийг огт концлагер руу явуулаагүй гэдэг. Болгарууд энэ манай улсын иргэд гэтэл нөгөө германуудтай нэг тал байсан байхгүй л 2 дугаар дайны үед. Тэгээд нөгөө та нар юугаа еврейчүүдээ өгөө галт тэрэгэн зулгаад концлагер руу явуул гэсэн шаардлага удаадаар хэлсэн боловч болгарууд яхаа өөртөө нөө залтай гэдгэлтэй айгу тийм залтай юмыг хоошлуулад аргалаад байдаг. Болгоно гэдэг тийм залтай байх нэг түүхэн нөхцөл байна л да. Айгүй олон хаант улсуудын дунд байсан. Тэнд залиар л амьдрахаас сонголтгүй. Аргалаад учрыг нь олоо сурцсан. Ер нь бол тэр аргаа хэрэгэлсээр байгаад 45 хоног яг дэлхийн дайныг 2 дугаар дайныг дуустал нэг ч еврейгээ бид нэр концлагер руу явуулаагүй гэдэг. Тэгээ Израилийн засгийн газар ч гэсэн түүнийг нь хүлээн зөвшөөрөөд их талархсан сэтгэлээ илэрхийлдэг тийм харилцаатай. Тэгэхээр бас адилхан сонсогдож байна. За гүржийн алтан үе маань Давид 4 болон түүний одоо ач 30 охин баха Тамарын үед дээд зэгтээ хүрсэн гэж үздэг. Ягаад тэгэхээр тэр үед Давид ер нь бол өөрөө нөгөө Багратионы гэдэг тэдний одоо угсаатай гэр бүлийн нэг гишүүн байхгүй юу? Багратионы гэр бүлийн нэг одоо тэ гавьян юу вэ гэхээр тэр жижиг олон ханилэг банилгууд байсан гүржийг нэгтгээд нэг ус болгосон юм байгаа. За тэгээд нэг ус болгоод одоо нэгдсэн нэг засаг захиргаатай болгоо нэгдсэн нэг зохион байгуулалттай болохоор нөгөө харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг нэгдсэн байдлаар хүсэх одоо тэмцэх хүч чадвартай болгосон. За тэгээд Давид 4-ийн байгуулсан хамгийн том гавьяа юу вэ гэхээр тухайн үед те 11 дугаар зуунд те хүчрхэгжээд байсан Сэлжүкийн эзэнт гүрний эсрэг маш том тулалдсан. За тэгээд цэргийн хувьд бол яг гүржүүд Давид өөрөө бараг нэг 40-50 мянга орчим 60 мянга хүрэхгүй орчим ер нь бол цэрэг аримтай байсан гэж үздэг. Гэтэл тэр үед өөрсдөөс нь 3 дахин их буюу 150-аас 160 мянган цэрэгтэй байсан Сэлжүкийн армийн эсрэг тулалдаад 3 цагийн дотор гарамгай ялт байгуулад түүхэнд бол тэрүүгээрээ бүр ингээд гайхалтай баатар хэмээн үлдсэн тийм баатар юм байгаа. Тухайн үед бол Сэлжүкүүд бол бүр маш хүчтэй эзэнт гүрэн байлаа шүү дээ. Хүчээ авч ирсэн. Тэгэлгүй яах вэ? За тэгээ түүний 30 охин Тамар нь бол төрийн эрхэнд гарснаар юу болсон бэ гэхээр нөгөө өөрийгөө шашинтай сүмтэйгээ илүү холбоод одоо сүмд байсан тэр элдв хээл хахуулд орсон байсан те сүмийн мяндагтнуудыг те холдуул цэвэрлээд боловсрал актив шинжлэх ухаан соёлд их хөрөнгө оруулалт хийснээрээ өнөөгийн гүрж үндэсний ондоошил бий болох нөхцөлийг бий болгосон. Үндэсний бахархал бий болох нөхцөлийг бүрдүүлсэн байгаа. За тэгээд харамсалтай нь 100 жилийн турш Тамарын дараа юу болсон бэ гэхээр Монголын эзэнт гүрэн Зевс бэдэ баатрууд очоод гэхдээ яг гүржийг бол ер нь бол дайлаар мордож одоо тий шатааж түүгээгүй харин дагаар улсаа болгосон юм байгаа Монголын эзэнт гүрэн дагаар улсаа болгоод жилд одоо тодорхой хэмжээний татвар говчуур төлдөг дайн тулааны ажлууд нь хоол хүнс зэргүүдтэй ханган нийлүүлэх үүрэг ногдуулсан хариуд нь одоо дотоод асуудлаа өөрсдөө шийдэх эрх мэдлийг нь үлдээсэн гэдэг. За тэгээ үүнээс хойш ер нь бол 15-аас 17 дугаар зууны үед бол нөгөө Персүүд сулрахын хэрээр Османы эзэнт гүрэн хүчтэй болсон. Гэхдээ одоо зүүн өмнө талаас Персүүд, зүүн урд талаас Османы эзэнт гүрнүүдийн байнгын товтлогоонд өртдөг байсан болохоор тэр одоо товтлогоонуудаас өөрийгөө хамгаалахын тулд илүү хүчтэй байхын тулд яа харахгүй гүрж одоо хаант Орос улс руу одоо хандхаас өөр аргагүй болоо тэднэрээс тусламж дэмжлэг авч эхэлсэн. За тэгээ мэдээж хариуд нь юу болсон бэ гэхээр харамсалтай нь хаант Орос улсын нэг хэсэг болсон. Хил хязгаар нутаг болсон юм байгаа. Тэгэхээр гүржийн талаар ярихдаа бид нар бол соёлын хувьд бол маш өвөрмөц. Ягаад тэгэхээр ойрхт орнуудын Персүүдийн соёл ахуй байгаад байдаг Туркуудтай ойролцсон, Азербайджануудтай ойролцсон. Мөн Европын соёл ахуй байгаад байдаг. Европоос ирсэн тэнгис талаа хар тэнгисээр гаталж ирсэн арилжаа 8-ачдын мөн Оросын соёл ч гэсэн байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол маш олон соёлын нэгдэл гэж ойлгож болно. Гэхдээ мянганы турш нь олон одоо эзэнт гүрнүүдийн одоо нэг дунд байсан buffer zone л байгаад байна шүү дээ. Тийм байсан боловч өөрсдийн үндэсний ондоошилтэй онцгой байдал дээр бахархлыг авч үлдсэн гэдэг маань өөрөө гайхалтай.
Тэр бас нэг газар нутаг нөлөөлж байгаа юм тий. Харин тийм тэр сүрлэг ус байгалийн ил. Тэгээд нөгөө Кавказтай нэг сонирхолтой юм ярихад цагаан арьстай үнийг Caucasian гэж нэрлэдэг шүү дээ тий. Ягаад гэхээр хамгийн арьстай хамгийн ихний цагаан арьсны олдурууд нь гүржээс олдсон байхгүй Кавказын улсаас олдсон. Тэгэхээр нөгөө кинонууд дээр гардаг шүү дээ тий. За нэг тэнэг жишээл авах хэвээр. Нэг кино байгаа хгүй Америкийн кино, гинт хэрэгтэй кино. За тэгээ хохирогч нь 30-аас тэ 40 насны Caucasian эрэгтэй гэж байгаа. Тэр юу гэж хэлж байгаа гэхээр цагаан арьс эрэгтэй л гэж байгаа. Би бол тэрийг шууд Кавказ эрэгтэй л гэж ойлгохоор шүү дээ. Хар биш, нигер биш, Аз биш, Индиан биш байхгүй юу? Цагаан арьстай хүнийг л хэлж байгаа. Тэгсэн чинь харамсалтай манайханаас орчуулгахдаа 40-аас 30-аас 40 насны Кавказ эрэгтэй гэдээ орчуулсан байна. Би бол шууд тэгж орчуулахаар биш нэрээ тоглоомчгүй. Тэгээ нөө орчуулагч гэдэг чинь айгуу том мэдлэг шингэж идэгдэж байгааг энэ байгаа байхгүй тий. Тийм Caucasian-гээ цагаан арьстай хүнийг хэлдэг юм байна. За би бол өстой мэдэхгүй юм. Одоо л мэдчихэв болоо зулаагасаа. Тийм байгаа. Тэгээ бидний нөгөө би бурхтын домог дээр ярьсан хүн төрлөخت нь галыг хулгайлаад Зевс бурханд гисгээгдсэн Прометей гэж гайхалтай титан бурхан байдаг. Хүнд ер нь бол гал өгснөөр хүн төрнөг өнөөдрийн бидний хүн бол төрлөختнийг бий болгох боломж гэсэн гэдэг. Тэр бурхан маань Зевс шийтгэгдээд Кавказын улсад өндөөр ууланд хадан цохионд цовдлогдсон гэж домог байдгийн. За тэгээд гүржид тэр одоо Казбегийн ууланд тэр Прометейн цовдлогдчихсан хадан цохио байгаа гэж итгэдэг, ярьдаг. Мөн Прометей нэртэй гайхалтай агуу байдаг юм байна. За гүржийн талаар ярихад одоо ингээл айгүй олон соёл холилдсон гэхэлэр эдгээр чи айгүй тийм олон соёлын нөлөөтэй тий. Олон соёлын нөлөөтэй учраас одоо тийм чадварлаг мундаг хүмүүс гарч ирэх боломжууд бас гарч ирдэг тий. За энэний өмнө би юу ярих гэдэг нь яг газар нутгийг ярих гэдэг. Гүржийн одоо уус тий. За бид нар Европын хамгийн өндөр цэг гэхэлэр ерөөдөө Монбланыг ярьдэн шүү дээ. Альпийн орны хоёр бол тий. 4700 одоо 8 м өндөр. За 2 өлөө 8 л дээ. За би чийж ирэлжлээ шүү дээ. Хамгийн өндөр гэж бодог. Тэгэнгүүт л яг Кавказын орны чи Эльбрусыг бол хамгийн өндөр гэж бодог. Гэтэ яг газар нутгийн хувьд бол Аз тариалагддаг ч гэсэндээ Европын хамгийн өндөр оргил гэж бодог. Эльбрусыг. Эльбрусыг хамгийн өндөр гэж бодог. За Эльбрусын Маунт Эльбрус гэдэг энэ ноён оргил болохоор 5642 км. Одоо тийм. Одоо метр өндөртэй шүү. Километр гэн 5642. За тэгвэл нөгөө талаар за Маунт Эльбрус буюу Эльбрусын ноён оргил Азтай тариалагдсан юм бол Европт ингээд юу гүцэх одоо Альпийн орны ноён оргил гүцэх оргил байгаа. Тэгэхээр тийм оргилоос гарч ирдэг. Тэр нь одоо Ишхара гэж оргил байдаг. Тэр нь болохоор яг нэг гүржийн Европ талд оршдог тийм оргил байдаг. Тийм учраас хамгийн өндөр бол гүрж дэд шүү 5193 м өндөртэй. Ийм оргил одоо юуны Маунт Эверестээс ерөөдөө 500 м орчим өндөртэй. Ийм оргил гүрж дэдэг. За гүрж нь тэгээд Кавказын руу айгуу том нуруу байдаг учраас энэ нурууг дагс айгуу гоё тийм онцлогуд байдаг. За нэг онцлог нь болохоор 12 тийм цагуурын бүсд одоо гүрж ус нь оршдог. 12. Яг л хамгийн өндөр хүйтэн мөнх цас оргил байна. За subtropical буюу одоо нэг тийм сахарын одоо цөл байна. Тэнгүүд цөлийн дараагийн бүс байгаа шүү дээ. Subtropical одоо монголоор юу гэж орчуулах юм бол нэг яг тал хээр биш те. Дундын завсрын нэг тийм tropical бүс байгаа шүү дээ. Яг тийм бүснүүдийг за ой мод гэдэг ч юм уу. Ингээд үсэх юм бол 12 тийм байна. Одоо цагуурын бүстэй гэж авдаг. Жижигхэн одоо манай овс чиг. Манай овс амирч гэсэн адилхан шүү дээ. Ерөөхдөө ингээд очихоор элсэн цөл байдаг. Тэгсэн мөртлөө тэнд дэглий цагаан ингээд айгу өндөр мөх цас оргил байдаг те. Маш олон ингээд байгалийн одоо зоонууд байдаг. Яг тийм зоогоор бол ерөөхдөө алдартай. Тэгээ зөвлөлт холбоот улсын хамгийн олон бас зоо байдаг. Хамгийн жижигхэн газрууд нэг бол гүрж гэж явдаг. За тэгвэл гүржид одоо хүмүүс нь төдийлөн мэддэг хамгийн одоо сонирхолтой үед тэгэхээр хамгийн гүн агуу байдаг. Гүн агуу. Тэгсэн мөртөө дэлхийн одоо ингээд агуунууд ингээд за том нь их юм бол Вьетнамын Сандок гэдэг шүү дээ. Өөр ингэсэн одоо байгальтай, цаг ууртай, өөр ингэсэн амтантай гэл те. Одоо нөө дэлхийн гүн рүү эснэ гэдэг зохиол өгдөн шүү дээ. Яг тэр чинь бол Сандок шиг байгаа шүү дээ те. За тэгвэл гүрж дээд тэгэхээр хамгийн гүн агуунууд байдаг. Дэлхийн хамгийн гүн ингээд 10 агуу гэж ихний дөрөв дөрүүлээ гүрж ддэг. Гүржийн амхаад ддэг. Яг л Кавказын нуруу тийм өндөр тэр өндөр нурууны хажууд тийм агуунууд гарч ирсэн юм. За зарим нь бол ерөөдөө 30 40 жил юм болсон гэдэг ч юм агуунууд гэдэг. За хамгийн гүн 2240 2224 км. Тэгэхээр доош 2 км гэсэн үг байхгүй юу? Манай оюутлогч ерөөдөө 1.3 гэж явж байгаа тийм 1.3 км. Тэрнээс дахиад 800 900 м доош гэсэн үг байхгүй юу? Тийм агуу гүржтэй. За Круберэ Воронжа гэдэг юм агуу тийм байна. За дараагийнх нь Врёквина гэдэг агуу байдаг 2200 км. Метр шүү. Би одоо километр гэж 2.2 км тий. За дараагийнх нь Сарма 1.8 км. За тэгээд сүүлийнх нь Эснеж Нажа гэж 1760 м.
Снежна яваха тий. Тий, Снежна явах. Би нөө Оросоор жоохон юу ачлаа ш. Англи ор солидоо бичгэнэ жоохон сонио уншчихдээ шүү дээ. За тийм юу байд юм бэ шүү. Агуунууд байдаг дэлхийн хамгийн одоо дөрөв агуу бол гайхалтай тий. Гайхалтай үзэсгэлэнтэй байгальтай. Гүржтэй байдаг. За тэгээд хүмүүсийн ярьж байгаа тий. Гүржийн хүмүүсийг ярих. Ивент итгэжтэй гэж. За тийм. Хүмүүс ярихаас өмнө. За Атлас нэвтрүүлгийг манд бүтэн жилийн турш ивент итгэж байгаа. Эрсдлийг давах хүчээрээ тий бод даатгал компанидаа баярлаа. Бод даатгал нь бол нөгөө манай ууган даатгалын компаниудын нэг. За тэгээ байгууллагатай 30 жил болж байгаа бөгөөд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд ер нь бүх төрлийн даатгалын үйлчлэгийг санал болгодог. Гадаад аяллаа даатгал, эрүүл мэндийн даатгал, орон сууцны даатгалтай, гинтийн эрсдлийн даатгал гээд. Тэгээд Атлас нэвтрүүлгийг маань мэдээж онцгойлон гадаад дотоод аяллаа даатгал нь ивент итгэж байгаа. Тэгэхээр гадаад улс оронд аялахдаа ер нь бол заавал даатгал хийлгэх хэрэгтэй. Бид нар нөгөө даатгалын үйлчлэгийг бас харьцангуй өдөр тутмын хөвчл болгоогүй байна л да тий. Тийм бас нэг ойлгуулж байгаа муу байна тий. Тий. Аялж явхад ер нь бол янз бүрийн эрсдэл тохиолддог. Эрүүл мэндийн асуудал тохиолдно. Бичиг баримтаа алга болгох, мөнгөө алга болгох, ачаа хоцорж ирэх ч юм уу те. Одоо онгоц хоцрохоос болоод бид нэг газар хонох шаардлагатай ч болж болно те. Энэ бүгдийг гадаад аялын даатгал бүрэн хариуцдаг юм байгаа шүү. Та тэгэхээр гадаад улс оронд аялахдаа, амрахтаа заавал ээж бүрэн даатгал хийлгэж байгаарай гэж би санал болгохоор байна. Тэгэхээр энэ та дэлхийн аль ч улс оронд байсан байрлалын хязгааргүйгээр 24/7 хамгаалттай даатгал юм байгаа. За тэгэхээр би ер нь бол явахдаа заавал гадаад даатгал хийлэгдэг. Тэгээд үнэ нь харьцангуй бага байхгүй маш бага. $15 ч хүрхгүй $10 $5 ч гэсэнтэй та аль бүс рүү аялж байгаагаас хамаарат хэд хоног аялж байгаагаас хамаарат таны аяллаа одоо даатгалууд ч арай өөр үнэтэй байна. Тэгэхээр эрүүл мэндийн асуудал гарч болно. Танихгүй улс оронд очиод харшил авч болно, хоолны ордлого болж болно. Тэгэхээр яаралцсан твцсэн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ авна гэдэг бол маш өндөр зардалтай. Ягаад тэгэхээр гадны иргэд гол төлөв хамгийн өндөр зардалтай 24 цагаар ажиллаж байгаа эмнэлгүүдээр үйлчилгээ авах шаардлагатай болдог. Тэгэхээр та бүхэн бид нар ингээ аялж яваад ямар нэгэн тим юм тохиолдлоо гэхэд эрүүл мэндийн үйлчилгээ авлаа гэхэд тэр үйлчилгээ авсан бичиг баримт төлбөр төлсөн баримтаа авчраад даатгалаас одоо та ямар даатгалын полиси бодлого худалдаж авснаас хамаарат тодорхой хувийг нь дийлэн хувийг нь даатгалаасаа нөхөн олгоор авах бүрэн боломжтой байдаг. За тэгээ ачаа орхигдох, онгоц хоцрохтэй, онгоц хоцорсонтой холбогдлолтойгоор та буудалд орох болно. Очсон үеэ шууд буудал авна гэдэг чинь үнэтэй л авна гэсэн үг. Хоол үндэсний зардал гарна гэсэн үг. Таны ачаа орхигдсон бол өөр амьсгалтай газар ирээд дулаан утас авах шаардлага гарч болно те. Та энэ бүгдийг даатгалаасаа нөхөн олгоор авах бүрэн боломжтой юм байна. За тэгэхээр та бүхэн хэрхэн бод даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжтой вэ гэхээр та бод зураас иншүрэнс вебсайтаар ороод болон бод клейм апыг ашиглаад хүссэн даатгалын үйлчилгээгээ худалдан авах боломжтой. Бод даатгал компани хаяг нь бол Улаанбаатар хот Чингэлтэй 4 баг 23 бод самбах гэж байна. За тэгээ та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл хэрхэн эдний үйлчилгээг авах боломжтой талаар 75 05 48 тэгтэг 75 05 48 тэгтэг утсаар холбогдоод мэдээлэл авах боломжтой. Тэгэхээр Атлас нэвтрүүлгийг бүтэн жилээр ивент итгэж байгаа бод даатгалтаа баярлалаа. За маш их баярлалаа. Бид нар даатгалыг одоо гадагшаага их аялж байгаа учраас ерөнхийдөө бас ойлгож эхэлж байна те. Ялангуяа өвдөхөд бол тэр эмнэлэгт үзүүлээд тэрийгэ буцаад ирээд даатгалаас авч болдог. Энэ бол айгүй. Миний мэддэг хамгийн ойрын чи бол одоо тохиолдсон учраас мэдээд байгаа. Тэг аялахаар бид нар нөгөө өөр уур амьсгалтай газар очино гэдэг чинь тухайн газар уур амьсгалын бид нар нөгөө хоол хүнсэнд байгаа бактеритэй дасал болоогүй байдаг. Тэгэхээр хоолны ордлого авах эрсдлүүд маш өндөр байдаг. Ялангуяа хүүхдүүд те. Харин тийм. Бид нар бол харьцангуй гай хүүхдүүд их магадлал өндөр өдөг учраас хүүхдүүд дээр хүртэл айгүй тийм хэрэгждэг юм. Сайхан хэдийн даатгал итгэж байгаа. За хоёлаа нэвтрүүлэхдээ за хүмүүсийн талаар ярих гэсэн. За тэгээ хүмүүсийн талаар ярь. За би хүмүүс ярихаар ерөөхдөө шууд спорт руу орё гэж бодож байна. За ягаад гэх юм бол одоо бид ингээл зөвлөлт холбоот улс гэхлээр ингээл Украинчууд хөл бөмбөгтэй сайн, Литв сагсандаа сайн, Казахстан, Өзбекистанчууд боксондоо сайн ингээл хуваадаг те. За гүржүүдийн хувьд бол баг бүгдэнд нь сайн. Тэгээ ягаад гэх юм бол гүржүүдийн нөө хувь хүний хөгжил айгүй өндөр. Одоо ээлжист олон түүхэн ярьлаа шүү дээ. Олон соёл холилдсон, олон соёлын ингээд микс орсон учраас хүмүүс ингээд олон төрлийн чадвартай байх магадaltaй. Тийм байна. Human Development Index нь маш өндөр байсан гүрж. Тий. Тэгэхээр одоо ерөөсөө давуу тал нь одоо Армен Азербайджанс хамаагүй л. Ялангуяа Азербайджан ч одоо исламын шашинтай. Дээрээс нь дарангуулын системтэй учраас дарангуулын систем ч хүнийг нэг хувь хүний хөгжлийг ерөөхдөө айгүй дардсан шүү дээ. Тэгсэн мөртлөө улс нь хөгжилтэй. Тэгсэн мөртлөө хүмүүс нь одоо хөгжилгүй те. Тэр чинь баян гэж хэлээд айгүй тийм нэг талаар жоохон айгүй хэцүүлчих жоох байхгүй те. Тийм байна. Тий. Зөвхөн юг баян гэх юм, мөнгийг баян гэх юм уу, хүний хөгжил ч өөрөө байшин барилгыг гэх юм уу те. Тэгвэл хамгийн гол хүний хөгжил чинь одоо баялагч хүний хөгжил. Одоо бид ингээл Америк, Европ ч юм уу, Япон ч юм уу хүний хөгжил нь л хамгийн өндөр өдөө ш. Тийм улсууд тийм хүний хөгжил өндөртөө улсууд ч айгүй олон тийм компани бий болно. Том одоо бидний мэдэхгүй одоо том бүтээлүүдийг бий болгож байгаа шүү дээ. Тэгэхээр яг харахгүй гүржийн хүний хөгжил сайн байдаг нь бас тэр соёлтой холбоотой. За спортоор ингээл арангууд Украин хөл өмгөөр ингээд зөв толгойд улсын хамгийн сайн багуудыг бүрдүүлдэг юм бол гүржийн
хөлбөмбөгч нар айгүй амжилттай явчихсан. Одоо гүржийн Динамо Тбилис ч юм уу те. За Литв ингээд сагсаар сайн гал одоо ингээд зөвлөлтөс сасан дээр хамгийн сайн амж байгаа бол гүржүүд НБ-гийн маш олон дамжныг гаргаж ирсэн бас. Нөгөө талаар НБ-гийн дамжид шүү дээ те. Тэгэхээр гүрж өөрөө спортын хувьд нөө хүний үж сайн учраас спортын хувьд урлагийн хувьд айгүй одоо амжилттай явдаг шалтгаан одоо тэр үүдэг. За жишээлбэл сагсан бөмбөлөөр жишээлбэл зөвхөн гүрж энэ жижиг улсаас Торнике Шингела, Владимир Степаня те. За Цикаташвили, Заса Пачулия гэдэг маш олон мундаг сагсан бөмбөгч нар НБ-д тоглож. За Заса Пачулия бол одоо Стефен Коритэй тоглож ирсэн те. Бидний сайн мэд. Тэгээ бүр бүх одын тоглолтод сонгогдсон галчсан тоглож байгаа байхгүй. Яг гүржүүд маш их санал өгöd. Тэгэхээр гүржийн хувийн хөгжил айгуу сайн харуулж байгаа. За гүржийн хөл бөмбөгийн одоо баг сая хамгийн сүүлд болсон Европын аврагчлаар тэмцээнд орж байгаа. Европын авраг. Тэнгүүл тэр Европын аврагт хэсгээсээ гараад дараагийн шатанд шалгаж тоглож байгаа. Тэнгүүл гүржийн хөл бөмбөгийн түүхэнд Хвица Кварацхайла гэдэг хөлбөмбөгч юм байдаг. Тэр гүржид ингээд хөлбөмбөгийн сургалтанд Криштиано Роналдо хоёр зочлоод гүрж тоглох хоёр зочлоод тэгээд тэр дунд нь Кварацхайлагийн зураг хүүхэд тахсан. Тэгээд домгийн хосоор тоглосон. Яг бүр Европын аврагын дэвж одоо олимпик дэвжин дээр гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гүрж улсын хувийн хөгжил ямар мундаг вэ гэдгийг эндээс харж олж байгаа. За өөр олон жишээ хамгийн том жишээ ярьж байгаа. Хамгийн том жишээ нь гүрж улс шатарчтайгаар алдартай. Шатарчтайгаар алдартай гэж энэ усч мэдээж тийм маш мундаг оюуны хүмүүс их байна гэсэн үг шүү дээ. За их мастер авсан хамгийн анхны эмэгтэй шатарч Нона Капрандишвили гэж одоо гүрж эмэгтэй байдаг. За тэгээд Нона Капрандишвили бол бүр эрэгтэй хүмүүстэй маш олон ингээд гранд мастертай тоглолт. Ерөнхийдөө шатар ер нь бүх спорт адилхан эхлээл дандаа ирчүүд байх гэсэн. Одоо эртний Грек олимпич дандаа ирчүүд байхсан. Орчин үеийн олимп 1896 онд болоход нэг жимхтэн орж байгаа үгүй те. Дандаа ирчүүд байсан бол сая Токио дээр эмэгтэй эртний харьцан тэнцэж орж байгаа байхгүй 50-50. Дөнгөж саяхан Токио олимп төр те. Тэгэхэд эмэгтэй хүмүүсийг шатар тоглож болохгүй гэдэг одоо Queen's Gambit гэдэг кинон дэр гардаг шүү дээ. Тэн дээр болохоор ингээд эмэгтэй хүн шатар тоглож Америкт гайхал те. За энэ бол боломжгүй гэл те. Нөгөөд чи хоёрхан эмэгтэйд хооронд нь тоглосон хожичоод дараа нь ирчүүдээ хож явчихдаг те. Эндээс юу харуулж энэ тэр эмэгтэй хүмүүсийг нөө шатар тоглоно гэхэрсэн шатар тоглол боломжгүй гэж боддогсон. За энийг бол Нона Капрандишвили дэвдсэн мэт гүрж эмэгтэй тухайн зөвлөлт холбоод болсон те. За тэгээд багада 59 эрэгтэй хүнтэй тоглосон. Эдрээс 10 гранд мастер уу хамгийн том цолтой хүмүүс. За тэгсэн чинь энэ дээр юу гарсан бэ гэхээр саяхан энэ Queen's Gambit гэдэг кинон дээр Нона Капрандишвили амьдралаас ингээд жишээ авч тэр киног хийж байгаа байхгүй юу? Тэр эмэгтэйг хийж байгаа. Одоо нэр нь нэмэлээд манай гол дүр эмэгтэй те. Тийм би орж үзсэн нэрийн сонсоогүй. Тэгээд амар гоё кино шүү дээ. Одоо 2 дугаар сизон гарах гэж байгаа те. За ингээд гаргаж ирээд нөгөө өнөө чи ингээд тоглоулан гутаа дараа нь Нона Капрандишвилиг яг нэрийн зарлж гаргаад энэ зөвлөдөд болоход. Тэгэхдээ Нона Капрандишвили гэж нэрийн бүр хилэнгүтэй эрэгтэй хүмүүстэй хизээш тоглож байгаа бол манай Америкийн тамирчин бол ингээд ирчүүдээ үздэг болж байна гэдэг. За энэ бол худлаа мэдээлсэн. Тэгээ Нона Капрандишвилигээс ингээд инфлюенс авч энэ кино гэж юм уу. Нона Капрандишвилиг ирчүүдэд тоглож байгаагүй гэдэг мэдээлэл гаргасан. Өөрөө жоохон ёс зүйн хувьч гэсэн жоохон асуудалтай болсон. За ингээд Нона Капрандишвили энийг киног үзчихэд Netflix компаниг одоо шүүхт өгсөн байдаг. 5 сая долларыг нэхэмжилсэн. Яг бол буруу мэдээлэл миний талаар гаргасан. Нэг кинонд гарсан юм ч ямар залруулах утгагүй шүү дээ. 5 сая доллар ингээд нэхэмжил гаргасан. За ингээд 2021 оны 9 сарын 16-нд энэ ингээд үйл явдал одоо шүүхтэр ингээд шийдэгдээд за ингээд жилийн дараа Netflix компани Капрандишвили тохироод ямарсан юу басан байдаг. Төлбөрийг өгсөн байдаг. Тэгэхдээ төлбөрийн нөхдөйг 5 сая доллар өгсөн үгүй тодорхой төлбөрийг нууцлсан. Гэхдээ тодорхой хэмжээнд тохиролцоод Нона Капрандишвилиг хохирлог болгосон. Ийм одоо тохиолдол. Тэгэхээр гүржээс ийм агуу мундаг хүмүүс бол гарч ирдэг. За тэгээд одоо агуу өхөн цаашаа нэг алдартай хүн одоо Жугашвили буюу Сталин гэдэг хүн байна шүү дээ, тэ. Йосеф Сталин байна, тэ. За Жугашвили гэж нэрлэдэг байсан. Тэгээд нөхөр бол 1912 оноос өөрийгөө Сталин гэдэг нэртэй болгосон. Сталин гэдэг нь болохоор Man of одоо Steel гэж байгаа юм, тэ. Одоо монголоор орчуулах юм бол гангаар бүтээгдсэн одоо ир гэдэг тийм нэртэй болсон. Тэгээд Жугашвили маань өөрөө гүрж юм байна. Тэгэхээр гүрж өөрөө зөвлөлтийн одоо хамгийн харгас өдөрчдгийг төрүүлж байна. Дээрээс нь хамгийн мундаг спортын хүмүүсийг төрүүлж байна. Эмэгтэй шатарчдыг төрүүлж байна, тэ. Тэгэхээр энэ улсын хүн амын хөгжил ямар мундаг вэ гэдгийг харуулж байна. Дээрээс нь араас нь Майя Чебурданезе гэдэг бас мундаг гэдэг их мастер гарч ирсэн гэдэг ч юм уу. За тэгвэл гүржийг мэдээж мартаж болохгүй зүйл нь бүхний төрлүүд үү, тэ. Чөлөөт бүхөр бол гүрж бол үндэ супер шүү дээ. Үндэ супер гүрж бол одоо дэлхийн хамгийн бас олон медальтай тамирчтай гаргаж ирсэн. Жижиг газар нутагтай ихт манай Монгол шиг, тэ. Тэгэхээр хүний хөгжлийн индекс нь бол яа харахгүй. Яа харахгүй өндөр. Чанартай хүмүүс байгаад байна, тэ. Зөвхөн спорт дээр
Одоо бид нар айгүй олон юм чи авч ярьж болох л та. Зөвхөн спорт төр чи аваад Сталины дуртагд хэрэгэд хангалттай болгож бодож байна. За баярлалаа. За одоо хоёлаа маш бага хугацаа энэ хугацаанд хоёлаа гүржийнхаа сонирхолтой баримтын талаар бас нэг улс төрийн юм бид төр ярих хэрэгтэй байна тийм. Байгалийн талаар ярив. За мэдээж гүржийн нийслэл нь бол Тбилиси. За Тбилиси гэдэг нэрний агуулга нь өөрөө дулаан газар одоо дулаан нутаг гэсэн утгатай байна. Тэр нь яасан бэ гэхээр манай эртний 5 дугаар зууны үед тэдний нэг хаан Вахтан Горгасали гэж хаан ан ав хийж явж л дээ тэр нутагт. Тэр үед бол нийслэл нь Мцхавета гэдэг одоогийн Тбилисигээс нэг 20 км хойхон газар байж гин. Тэгэд ан хийж явахдаа сумаа харваад нэг шонхор унгаж л дээ. Гэтэл тэр шонхороо нөгөө гүйцэд алж чадаагүй шаргацсан шонхор нь газар унгахтаа нэг бүлээн аршаантай газар унчаад тэндээс босож нисэхдээ цоо ирүүл болоод шархан итгэцэн ниссэн юм байна. Тэгээд одоогийн Тбилиси чинь өөрөө маш тийм дулаан халуун аршаан устай газар дээр байрладаг. Тэгээ өөр нөгөө sulfur bathтэй аршаануудаараа маш шалдартай. Тэгээд 15-аас 14-өөс 18 дугаар зууны хооронд өөрөө одоогийн Тбилиси орчин маань Персүүдийн мэдлэлт байсан. Тбилисигийн Эмират гэдэг нэртэй. За тэгээд дорны соёл ихтэй ер нь бол нэг юм 8-чин ус их баян 8-чин усын иргэшилт байсан болохоор дорны тэр ойрох дорны тэр одоо гоё турк маягийн байртай нөгөө ван байдаг шүү дээ. Нийтийн халуун усны газар. Тиймэрхүү соёл ахуй ер нь бол их хөгжсөн. Хотын хувьд бол зөвлөлтийн одоо тэ нөгөө бруталист гэж нэрлэдэг одоо бол яг архитектурд бол бруталист гэж нэрлэдэг байгаа тэр том сүрлэг цементээр ирсэнтэй гоо зүмжгүй өндөр том барилгууд болон эртний өөрсдийнх нь тэр Тбилисийн Эмират байх үеийнхэн тэр ойрох дорны одоо тэ стил жаягтай байшин савууд айгүй байдаг маш үзэсгэлэнтэй тэгээд маш аюулгүй хот тооцогддог юм байна. Тэгээ гүрж өөрөө сүүлийн үед нөгөө дижитал номад буюу нөгөө цахимаар ажил хийгээд дэлхийгээр нэг амьдардаг хүмүүс бий болчлоо шүү дээ. Тэднэрт амьдрахад хамгийн таатай газарт тооцогдоод байгаа юм байна. Учир нь татврын хувьд маш бага. Тэгээ аюулгүй хоол хүнсний хувьд бол маш чанартай. Агаар усны хувьд бол маш чанартай болохоор ер нь бол гүрж сүүлийн үед ер нь бол цахим одоо тий нүүдэлчэд намаадуудын хувьд бол ер нь бол диважин тооцогдоод байгаа. Тийм байна. Тэгээ гадны хөрөнгө оруулалтыг маш их татдаг гин. Ягаад тэгэхээр татвар нөгөө хүнд суртал бюрокраси харьцангуй бага учраас ер нь бол тэрүүгээр аяга алдартай болоод байгаа. За тэгээд хоол хүнсийн хувьд бол ярих юм байхгүй. Хамгийн алдартай хоол нь бол хинкали. Одоо манай бууцтай адилхан хоол байхгүй юу? Шүлтэй маш том. Дээдлийг нь ингээд чимхэ батцсан. Тэгээ булангаас нь жоохон хазаад шүлийг нь уучаад араас нь иддэг. Тэрийгээ тэгээ зөвхөн махаарч биш бэлсгаар хийдэг. Тэгээ хачапури гэдэг өөртөө бол дэлхийн хамгийн анхны пицца гэж нэрлэдэг. Пиццатай ойрхон гурилаар хийсэн гой шавар зууханд шарсан. Тэгээд дотроо янз янзын зүйл хийж болно. Гэхдээ дийлийнх нь маш их гоё амттай бэлсэлгүүд өөртөө газар тариалангийн орон болохоор гоё бэлсэлгтэй, маш амттай. Тэгээд хмели сунили гэж бидний мэддэг хоолнд хэрэлдэг амтлагчуд биш үү те. Би гүрж найзтай бүрээ гүржээс хмели сунили захиж авч хоолндоо хэрэлдэж шүү дээ. За тэгээд гүрж нь одоо юу гэдэг юм бэ? Тэр цаг байгаа учраас улс төрийн сэдвэн жоохон хөндөх гээд байна. Яг бол хөндөх хэвээр манайхтай ойролцоо. Тэнгүүд л одоо гүрж хоолн дээр бид нар гүрж ногоон цай гэдэг ч юм уу те. Гүржийн өөрсдийнхөө хийдэг маш олон тийм баялагын юмнуудыг бид нар авч хэрэгэлдэг. Дээрэс нь одоо нөө гүржийн үндэсний бүжиг гэдэг те. Зочдоо маш амттай гой хоолоор дайлаад тэгээд үндэсний бүжигээ бүжиглж үзүүлдэг. Ийм гой соёл одоо гүрж татсан хүн болон тэрийг л багтд юм л. Хоол нь ямар ч амттай, ямар ч гой бүжигтэй ингээд те. Гайхалтай найрсаг зочин бол бурхнаас өгсөн бэлэг гэж үздэг. Тань тэгдэм билээ. Зочдыг бол дайлдгаар бол гүрж бол үнэхээр алдартай. За тэгээ хундганы үгээрээ маш алдартай. Дарсаа ухта хундганы үг заавал хэлнэ. Хундганы үггүй дарс уна гэж байхгүй. Тэр нь гэхдээ зөвхөн эрүүл мэндийн төлөө биш. Гүржийн нөгөө Кавказынхны ер нь бол нөгөө аман урлагийн нэгт тооцогддог бөгөөд тэдний нөгөө орчлон ертөнцийн ойлголт, философи, одоо итгэл үнэмшлийг яг тэр амны үгээр нь хэлж болно. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань Кавказ болсон явдал гэж нэрлэж байгаа нь Кавказская пленница дээр нөгөө шүүрэг маань ардын нөгөө аман зохиол, аман үг, хундганы үг судлахаар аялж явдсан шүү дээ. Тэгээл арх угаа согтоол нөгөө дарс угаа согтоол, хундганы үгийн тэмдэглэж авах га дарс угаа согтоо яваад идэг. Тийм учиртай юм байна. За гүржийн улс төрийн нөхцөл байдлыг бид нар тодорхой хэмжээнд ярих хэрэгтэй. Яг бол манайхтай адилхан 1991 онд одоо зөвлөлт холбоот усаас салж тусгаар улсаас 15 улс нэг. За манайх бол тусгаар улс болсон гэхээс илүү нөө зөвлөлтийн одоо нөлөөлөөс гарч байгаа тийм арай жоохон ялгаатай байгаа. За тэгээд ерөнхийдөө 1991 онд гүрж одоо тусгаар улс болсон дараа гүржийн хойдлын хэсэгт байдаг. Одоо нөө хойшоо Орос руу бол хар тэнгис рүү одоо Орос хэсэг байгаа шүү дээ. Энэ хэсэг бол Абхаз болон Осет өмнөд Осет дээр байгаа. Энэ хоёр ерөнхийдөө ингээд тусгаар тогтно гэж айгүй үздэг ус одоо Чечен, Дагестан энэ шиг тийм гүрж дотроос. Тэрийн болохоор Оросоо тодорхой хэмжээнд шууд олон шууд тусаар айгүй их дэмждэг байсан. За яг гүржийг ингээд
өөр тусдаа ус болгож буцаад өөртөө авах гэдэг шүү дээ. Зөвлөлт бодос чинь те. Айгүй их дэмждэг байсан. За энэ болохоор ерөөдөө 2003 оны сарны хувьцлоос хойш ерөнхийдөө Саакашвили НАТОд элсүүлэх ажлын дараагаас бол бүр хурцсан байдаг. Ягаад бол гүрж яг Саакашвили тухайд бол ерөнхийдөө байгаа учраас энэ хувьцлыг өдөрцөн хүмүүс нэг те. Сарны хувьцлол бол те Саакашвили гуруула байсан. Гуруула байж байгаад нэг нь одоо алуулсан. Одоо манад болдогтой бас адилхан үйл явдал байхгүй те. За тэгээд энэ одоо сарны хувьцлол ягаад гарсан бэхээр гүрж ерөнхийдөө цагдаа нар нь баг маф болцсон байсан. Цагдаа нь маф болц. Одоо гүрж та нар очиж штэ те. Тэгэхэд ерөнхийдөө жуулч ерөнхийдөө айгүй гой тодорхой ярьчихгүй баг. Яг тэгвэл энэ маф юм уу цагдаа юм уу ялхаа болсон. Цагдаа нар нь өөрсдөө ингэ дээр мэддэг болсон. Тэгээд мафууд нь цагдаагийн хүмүүсөө дээр мэддэг болсон. Бүр маш аюултай болсон байсан. За тэгээд маш олон нөхцөл байдлаас гүрж бол юм хөвсгөл гарсан. Хөвсгөл гардаг нөхцөл нь болохоор ерөнхийдөө барууны чиг баримтлана гэдэг. За тэгвэл барууны чиг баримчиг гүрж баримтлаад эхлэх юм бол зөвлөлт буюу одоо Оросын холбооноос ашиггүй болж ирнэ те. Илүү хөгжинэ. Зөвлөлт гүрж хөгжих юм бол эргэн тойрны Армян, Азербайджан, Дагестан, Чечен гүржиг хөгжиж болох юм байна гэдэг дагна. Барууны чиг баримжиг дагна. Тийм учраас гүржийг барууны дагуулж болохгүй. Ийм одоо чиг баримжиг бол авсан. За тэгээд энэ гүржийг бол Саакашвили НАТОд элсүүлэх барууны одоо усуудтай ойрхон байхын бодлогыг баримталж ирсэн. За энэ Оросын хэд бол геополитикд бол айгүй том цохил болж эхэлсэн. За цохил болсон учраас 2008 онд бол мөргөлдөөн гарсан. Орос юу нэ гүржийн онд бол бүр дайм болсон тий. За ингээд 2008 оны 8 сарын 7-оос 8-нд гүржийн харин өмнөд Содын сор тогтнолыг хүсэгчдийн хяналттай байсан Цхинвали хотыг эргүүлэх үйл ажиллагаа эхлүүлсэн. Энэ яг Олимпийн наадам ихс өдрөдөг. Олимпийн наадам ихс өдөр. Тий 8 оны 8 сарын 8-нд эхэлсэн шүү дээ. Үүний хариуд Орос иргэдээ хамгаална гэсэн шалтгаанаар цэргээ оруулсан байдаг. Одоо яг Украинд оролдогтой адилхан тий. Иргэдээ суурьшуулж агаад манай хэлээр ярьж байгаа русский мир гэж нэг юм яриад байгаа шүү дээ. Орос ертөнцийн юм яриад. Тэгээд энэ бол манай иргэдийг та нар халтлаа гэдэг. Яг бол Орос санаас нь дэмжиж иргэдээ байршуулсан тодорхой хэмжээнд тухайн байсан иргэдийн одоо мөнгө өгч одоо ингээд танаас сууд тогтно гэдэгс. За ингээд иргэдээ хамгаална гэдэг шалтгаанаар цэрэг оруулж гүржийн хувцас төвсгөртэй ингээд орж ирсэн байдаг бүр Оросууд бол. За ингээд орж ирээд 5 өдрийн дайм буюу 8 сарын 8-наас 8 сарын 12-нд Оросын харин гүржийн хүчин томоохон охирол учруулж Тбилисд ингээд ойртож ирсэн байдаг. За ингээд энэ 5 өдрийн дайм болсон. Үр дүний дараа Орос өмнөд төсөөд болон Абхазыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн гүрж ир. Тэгсэн мөртлөө одоо зөвхөн гүржээр хүчээр л хүлээн зөвшөөрж байгаа. Дэлхийд дээр бол хүлээн зөвшөөрсөн улс маш бага байдаг. Үүнийг дэлхийд даяар өргөнөөр одоо ингээд эсэргүүцсэн. Оросыг бол яг тухайн үед. За өнөө хүртэл тэнд Оросын зэрэг ингээд тодорхой хэмжээнд байршсаар байгаа. За гүржийн газар нутгийнх нь 20% орчим нь одоо Оросын тодорхой хэмжээний хяналтанд орсон гэсэн үг. За ийм шалтгаанаар гүрж Оросын тохиролцоолсон. За энэ тохиролцооны дараа яасан бэ гэхээр за Абхаз болон өмнөд Содыг ингээд гүрж тусгаар бас ингээд хүчээр хүлээн зөвшөөрсөн өөртөө нөгөө талаараа барууны тагсан. Зөвлөлтүүд өөрсдөө тогийн нөгдөг гэсэн тогийн салгаад гүржүүдийг ингээд тоггүй байлгах юм янз янзаар үдсэн баг. За ингээд барууны дага Саакашвилийг гүржийг хөгжүүлсэн. Саакашвилийн хамгийн түрүүндээс ажиллахлаар цагдаагаас агсан. Цагдаа дахиж ажилтаад явуулаад цагдаагийн газар шинжилсэн. Тэгсэн чи ясалэр цагдаа гэдэг чинь өөрөө хууль хэрэгжүүлэлт айгүй чухал одоо бүтц байдаг. Энэ бүтцээ өөрчлөөд илүү барууны чиг их толгонд гүрж үсэн иргэдийн айдас аюулгүй байдалтай эргэн тойрны орчин шал өөр болж гисэн. Тийм төр засагта цагдаатай итгэлийг итгэлийг нэмэгдүүлж гисэн. За ингээд гүрж барууны чиг баримжаад дагаад асар хурцтай хөгжиж гисэн. Асар хурцтай хөгжиж гисэн. Тэгээ дээрэс нь гүржүүч нөө хүү амын одоо хувийн хөгжил айгүй сайн учраас айгүй хурд өгсөн. Хувийн бизнесд айгүй гоё цэцгэлж гисэн. За тэгээд гүрж хичээлэл төрийн мэдлэлтэйсэн захилгааныг хувийн мэдлэлд оронгот урд нь ингээд Оросоос захилаад сүүлдээ нөө захилгааны илүү гараад гадаж байгаа гэдэг бүр импортлох хэмжээнд очсон гэж үздэг. Тэгэхээр нөө гүрж одоо эрхэн чадвар билүү яагаад чадвар ном бидэн штэ. Тэр ном бол Монголд орчуулгаж гарсан юм да. Аюугаа ном байдаг. Тэгээ орчуулгаж гараад дуусаад дахиад орчуулгацсан юм да. Яг бол их сайн ном учраас дээрэс нь бодит түүхээс сэтүүлж хийсэн учраас ном бол хүмүүст айгүйг таалагдсан юм да. Одоо яг бодит түүхээс сэтүүлсэн айгүй олон гоё номнууд нэг нь одоо энэ нөгөөх нь хойд солонгосоос орсон атаарх зүд үгүйх ном багш бараад амиг гэнтэй. Ийм номнуудыг бас манай үзэгчнээс уншуул бас санал болгох нь зүйтэй хаа гэж чинь. За ингээд гүрж усул ирэхэд барууны чиг баримжиг дагаад хөгжсөн байдаг харамсалтай нь өнгөрсөн жилээс нь Оросын бодлогод орж ирээд Украинууд ярьсан слот гүрч ч юм бас айж байгаа шүү дээ. За манайхан урд нь орж ирсэн ахаад ороод ирэх байдаг гэдэг. За тэнгуут л нэг засгийн газар нөө Оросыг дэмждэг нөхдүүд ч бас хүчээ авч гисэн. За тэгээд ерөнхийлөгч нь эсэргүүцээд байсан хэдүүлж ерөнхийдөө Оросыг дагах тийм юунууд бол
одоо парламентын нэрэг тодорхой хэмжээнд баталж явах Харин асуудал. одоо нэг foreign agent гэдэг те нөгөө гадны агент гэдэг хуулийг баталснаас болоод өнгөрсөн жил баг хэдэн сар зогсоо зайгүй жигсаал цуглаан хийсэн залуучууд нь бол нөгөө Европын холбооны гишүүн болох те өөрсдийн алс ирээдүйн алсын хараагаа бол Европын холбооны нэг гишүүн болно гэж үздэг. Миний найз нар бас тэнд байдаг. Харамсалтай тэр хуулиар юу болсон бэ гэхээр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг санхүүжилтийнхаа тодорхой үеийг гаднаас авдаг бол шууд гадны агент гэж бүртгүүлэх шаардлага тавьсан. Тэр нь бол Европын холбооны нөгөө хэвлэл мэдээллийн чөлөөтэй байдал гэдэг зарчимтай те одоо тэр хэсэгт харшиж байгаа учраас хэрвээ та нар энэ хуулийг батлах юм бол нөгөө 2008 оноос хойш байгаа Европын холбооны гишүүн болох горлогч орноор аль бие осоо бүртгүүлсэн баггүй гүрч чинь. Энэ асуудал чинь хойшлогдсон шүү гэсэн шаардлагыг Европын холбооноос тавьсан. Тэгээ өнгөрсөн жил бол маш олон сарын турш залуучууд нь эсэргүүцсэн, тэмцсэн, сүргэлзэн болсон. Гэхдээ яг хуу дийлэнх эсэргүүцсэн чагсаалууд бол 50 байдлаар болсон. Цагдаа яг ус цацаж нэлээд хэдэн чагсаалуудыг нь бол тараасан. Гэхдээ харамсалтай нь тэр хууль нь батлагдсан байгаа. Тий, харин батлагдсан. Парламент нь болов яла би. Ерөнхийлөгч нь 20 тавьж нэг үтсэн. Тий. За тэрийг бол хоёлоо бас ахаад ямар ч нэг юм төгсөл байдал бол гүржд болсон байгаа. Тэгээд одоо. За хоёул өнөөдрийн 2 дахь ивент тэтгэжээд дурлалчээ. За Атлас нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш ногоон ирээдүй хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент тэтгэн ажиллаж байна. MMS компани нь байгаль дэйлтэй доктортой хөгжлийг дэмжин шавхагдшгүй эрчим хүчний их усүр болох нарны цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг борлуулдаг юм байна. За тэгэхээр нарны эрчим хүчний зах зээл дэх дэлхийн тэргүүлэгч Jinko Solar Solax Power гэдэг гайхалтай тий одоо шинийг санаачлагч тэргүүлэгч үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг зөвхөн Монголын уур амьсгал зориулж тохирсон байдлаар технологийн шийдлээр үйлдвэрлүүлээд малчин өргөх газар тариалан амны орон сууц болон үйлдвэр үйлчилгээнд зориулсан одоо тийм Монголын зах зээлд Монгол ахуйд зориулан үйлдвэрлүүлээд борлуулдаг юм байна. За тэгээ 30 жилийн баталгаатай энэ бүтээгдэхүүнүүдийг нь та бүхэн хөдөө аж ахуй та цуслан дээр амьдардаг бол одоо төлөрсөн тог очоогүй бол та байгаль дээлтэй шавхагдшгүй нарны эрчим хүчийг ашиглаад цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах боломжтой юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 771119-ээс 771119-ээс утсаар холбогдоод хүссэн одоо ахуйч бай, үйлдвэрч бай, газар тариаланч бай, амны орон сууцч бай те мал аж ахуй энэ бүгдээ та бүхэн өөрсдөө хэрэгцээнд таарсан Монголын уур амьсгалд зориулан бүтээгдсэн дэлхийн одоо шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм байна. Зя тэгээд MMS компани бол би бол зөндөө хэлээд байгаа. Монголын хамгийн орчин үеийн хамгийн мундаг компаниуд нэг шүү те. Цахилгаан эрчим хүч. Одоо яг л бид нар дутагдж байгаа айгүй олон юм бол ерөөдөө шийдэж байгаа. Газар гэдэл хэлчих болно. За чигт хоёрын нэвтрүүлгийн цаг дандаа л багтах юм тий. Гүрэл ардын урлагаараа бас алдартай. Үзэсгэлэнтэй гоё бүжгээрээ ирчүүдэн тэр иргэмэг зөрөгтэй гоё нэг үстэй юм алгаатай гоё бүжгүүд байдаг шүү дээ. Эмгтээчүүд нь бол юм гоё урт дайшинцтай ингээд хөлн алхаж байгаа нь мэдэгддэггүй ингээд хөвж байгаа юм шиг бүжгэлдэг. Ардын бүжгээрээ алдартай. За гайхалтай амттай хоолуудтай. Хоол давсныхын талаар бол ярих юм байхгүй. За тэгэхээр бид нар за хизээ аялах гэж байгаа та. Бид хоёр зандаа Цэнгэл бид гур явах энэ аялалд. Тэгээд 10 сарын 11-ээс 18-ны хооронд. Тэгээд хамгийн гоё нь юу юм бэ лээ? Стамбулд нэг хончоод яг 5 өдөр нь Тбилисид байрлах юм байлээ. Тэгээд нэг харьцангуй жижигхэн газар нутагтаа болохоор нэг буудалтай байрлаад өглөө автобусанд суугаад одоо өдрийн аяллуудаа яваад тэр гайхалтай Кахети, Казбеги, Гадаури гэдэг нөгөө Хари от Синаги гэдэг те тэр гайхалтай ягаад тэр гүрч нөгөө дундад зүүнний үеийн гайхалтай маш олон самхагтай. Маш олон самхагтай үзэсгэлэнтэй. Тэр энэ бүгдээр нь тэр байгалийн гоо үзэсгэлэн тэгээд дарсны аялал дайн сүрээгүй дайн болоогүй шүү дээ чинь те. Дарсны аяллын, хоолны аяллын, түүхийн аяллын. Тэгээд Синагига хот ч бүр гоё юм бэлээ. Нөгөө бидний мэддэг сая сарна гэх те Алла Пугачевагийн дууснаар нь бид нар төрсөн. Уг нь бол Латв дуу юм бэлээ. Жилийн өмнө гарсан Латвийн дуу чинь дуулсан. Тэр дууны түүх чинь өөрөө гүржийн Нико Пиросмани гэдэг нэртэй зураачийн амьдралаас сэтвэлсэн дуу юм байна. Тэр зураачийн төрсөн тосгон нь Синаги гэдэг хайрын хотоос ерөөсө 30 км-ийн зайтай байдаг юм байна. Синаги хайрын хот нь юугаар алдартай вэ гэхээр нөгөө одоо хорооноос нь ч юм уу те нутгийн засаг саргаанаас нь 24 цагаар гэрэлтэй батлуулах боломжтой сүм байгуулж гисэн юм байна. Тэгэхээр дурлсан хосууд өдрийн аль ч хоногт аль цагт очиод гэрэлтэй батлуулах боломжтой. Тэгээ хосгүй байгалийн үзэсгэлэнтэй газар байрладаг. Тэрүүгээр алдартай юм байлээ. Тэгэхээр энэ сайхан газруудаар явнаа. Тэгэхээр үзэгчдээ сонсогчдоо нийт хэдэн хүнтэй явах вэ? Бид нар нэг 30-аад хүнтэй явах. Одоо бараг 24-5 хүн болсон юм шиг байна. Оо зөө. Ер нь бол хүн цөөхөн. Гэхдээ та бүхэн энэ аялал нэгдгийг хүсвэл A-Star компанитай холбогдоод 72 тэгтэг 92 тэгтэг утсаар холбогдоод
бидний аялал нэгдхийг урьж байна. За заяада баярлалаа. Эртхэн бүртгүүлэх бол болохгүй юм да Харин тий. тий. Эртхэн бүртгүүлэх бол одоо үрж байгаа юм Маш байна гоё нэвтрүүлэг байлаа. За тэгээ манай зулаа зандаа цэнгэл гураар юм яриулъя олонд ч өөрөө тэгэл маш олон мэдээллүүдийг хана. Одоо манай нэвтрүүлгийг үзсэн хүмүүс чинь гүржийн талаар мэдлэг маш өндөр болсон болгож байна. Одоо яг нэвтрүүлгээ хийчихэд очиж үзнэ гэдэг бол өөрөө амар гоё юм билээ. Харин тий. Очоод мэдхгүй очиж үзчихэр чинь айгүй олон юм ойлгоогүй ирдэг. Харин тий. Би шийдвэл Бразил өмнөд Африкт очижсэн. Айгүй олон юм мэдхгүй яхаа тодорхой юм мэдчихсэн гэсэн өшөө олон мэдэх боломж тануудаа мэдчих чадаагүй шин харамсдаг. За баярлалаа. Та бүхэнд шинжлэх ухаан танин мэдхүй од мөндөр сүгийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч нийтлэгч Бат Сая болон Мөгцөл студид ажиллаа. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлөвлөгөөнөөр хүрлээ. Өнөөдрийн нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч өрөөтэй бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ивент итгэлээ баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.